сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За дүрс судлалын үндэс 2 хичээлээрээ бид нар бол одоо энэ хүн зурах аргачлал буюу натур зурах ийм хичээл үзэх гэж байна. За тэгэхээр эхнийхээ хичээлээр бол хөрөг зурж үзье. За тэгэхээр зэрэг мэдээж хөрөг зурхыг тулд хамгийн гол нь тэр тухайн зурж байгаа натурынхаа тэр харьцааг эхлээд ингэж зөв гаргаж авна. За харьцаа гаргахдаа бол аашгүй харандагаар хөндлөнгөөр нь бариад маш хөнгөн дарж ингэж зурх ёстой. За галбирч зүй хичээл дээр бол хүний нүүр нүд эрүү хөвсгний байрлал ямар байдаг гэдгийг бол бид нар өмнө үзээ судалсан учраас энэ тухай бол олныг хийсэн уушаад за ерөнхийдөө бол ингээд харьцаагаа харин их зөв авах тухай бол бид хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүний царайг адилхан гаргана гэдэг нь бол харьцааг хэрхэн зөв тодорхойлох вэ гэдгээс шууд шалтгаална. Онцгой дугуй царайтай янз янзын тийм төрхтэй хүмүүс байдаг. Харьцааг бол баг зэрэг л алдахад тэр тухайн хүний төрх бол өөр болж харагддаг. Тэгэхээр зэрэг харьцаа авахд бол харандаа бол дандаа ингэж хөндлөнгөөр ингэж хэвтэй байдлаар барьж ингэж зурх юм бол хүнд өөртөө зурж байгаа зураач харьцаа мэдрэгдэхэд илүү тийм төхөмтэй хялбар байдаг. За тийм учраас мэргэжлийн зураачд бол харьцаа авахдаа бол дандаа харандаа ингэж хажуу тийш нь харуулж зурдаг байна. За ингээд харьцаагаа зөв авч зурсныхаа дараа бол тодорхой деталууд төрөшөг хамраам үсгээд зурна. За энийг зурхтаа бол харандаагаа бол нэгдүгээр маш сайн үзүүлэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол өөртөө байгаа хамгийн зөвхөн балтай харандаагаа сонгож зурх хэрэгтэй. За тэгээд энэ дээр бол зураасны хэллэг харандааны даралт бол маш чухал. Зүгээр палмастраа зурж байгаа юм шиг тийм мэдрэмжгүйгээр зурх юм бол хүний төрх юусаа адилхан болохгүй. За тийм учраас бол төрхөө адилхан болохын энэ дээр шилжүүлэх нүдээ тэгэхээр дотор бүхэн хараа тэгээд нүлүүснээ булчирхаа. За тэгээд сормоос нүдний давхраа хэмчлэнгийн галбины антон дээр бол энэ нүдний тухай бол бид наривчилж нэлээд сайн тодорхой үзсэн байж байгаа. За тэгэхээр зэрэг яг энэ мэдлэгээ ашиглаад маш нарийн тэр галбины анатомийн элементүүдийг зөв төсөлж ингэснээрээ бол тухайн тэр зурж байгаа хүнийхээ төрх царайг адилхан болгох ийм боломж бол нэгддэг. За дараагаар нь бол энд ингээд шүрүүп мод шүрүүптэй ийм шүрүүп барьж аваад энэ хүмсгэн дээр ингээд 2-3 газар ингээд дарчиж байгааг бол харж байна. За энэ бол яаж байгаа юм гэхээр зэрэг юусе ямарваа нэгэн үслэг зүйл бол өөрөө дандаа хар зураас өгдөг. Дунд нь бас нөгөө гялаагаад ийм нарийнхан тийм цагаан гэрэл гялаанууд бол харагддаг. За тэгэхээр зэрэг сая бол тэр гялаа хийх газраараа цаасан дээр ингээ хонхоолохоор дараад өрчхөр зэрэг бол дээрээс нь харандаагаар ажиллахаар нөгөө хонхорхоо цаасан дотор бол харандааны бал өөрөө авахгүй учраас тийм нарийнхан цагаан контур бий болдог. За дараагаар нь бол ингээд ерөнхий юм зураасуудаа бол зөөлөн хатуу гэж ингэж дотроо бол ангилаад тэгээд энэ галбины антон хичээлдэр бол нөгөө хүний нүүрний тасдуудыг бол үзсэн байж байгаа. За тэгээд яг тэр тастаар нь бол хөөч нөгөө объемо 3 хэмжээстэй чанарлуулахын тулд зураасны хэлхийг бол сайхан хийж хэрэгтэй. Дандаа тийм зөөлөн зураасууд. Тэгэхээр зэрэг бол хавтгай биш нүүр маань бол өөрөө наашаага түүсэн 3 хэмжээстэй болж ингэж харагдаж өгдөг байна. За нөгөөдлийнхаа нүдийг бол зурж байна. За тэгээд энэ дээр бол галбины антом хичээл дээр хүний нүд яг ямар байдаг вэ? За хагас хажуу тийшээ харсан тохиолдолд наадлын нүд яаж байгуулагдах вэ? Цаадлын нүд яаж байгуулагдах вэ? За шийдвэрлэж нүдний ухархайг зурж байна. За ингээд ухархай нь ямар байдалтай вэ гэдгийг за хамар маань бол
дотроо бол бас нэг хянганы яс мөртлийн нөгөөсний хэсэг хамрын сансаа гэдэг ингээд деталуудтай байдаг. За тэгэхээр зэрэг деталь тус болгон дээр нь одоо тухайн зурж байгаа натурынх нь одоо тэр зурулж байгаа хүний өөрийнх нь одоо төрөх царайны онцлог нь бас ямар мовар хамстай, шулуу хамстай, шатар хамстай юм шиг юм уу тийм. Тэр юмнуудаа бол дандаа ингэж уялдуулж байдаг. За тэгээд хамгийн гол нь одоо энэ одоо багшийн зааж байгаа хичээлийг судлахдаа бол дахин ухраагаад пауз дараад тийм ээ ойлгохгүй байгаа эсвэл дахин үзээд ингэж зурх хэрэгтэй. За тэгээд одоо энэ дээр жишээлх юм бол одоо ялангуяа залуу хүн бол нөгөө арьсны өөрөө тийм үрчээр одоо хавгалтын байхгүй тийм үлгэр одоо тийм зэрэгтэй байдаг учраас одоо нүуний одоо талуудыг хийхдээ бол дандаа хадгалаад хийх гэж одоо тийм байдлаар болж ярьж байгаа нь харж байгаа. За одоо ингээд харандаага хэвтүүлж ирээд за тэгээд одоо хазарны таст за одоо энэ нөгөө живчны хонхорхоо тийм ээ. За эдгээр бол ингээд бүгдээрээ дандаа юм хэвтээ зураасаар за тэгээд одоо тэр цаатлын живч за тэр хамарны унсан сүдэр гээд за тэгээд энэ бүх юм хийхдээ бол нөгөө харандаагаараа их гоё мэдрэг байлгаж байгаа. Тэгээд бодол ерөөсөө гол биш. Одоо зураг бодно гэж ерөөсөө хэлдэггүй. Тийм учраас зураасны хэлдэг хийж юм зураасаараа дамжуулж одоо тухайн зүйлийг илэрхийлэх нь бол мэдээж одоо гол зорилго гэж ингэж ойлгох хэрэгтэй. За дараагаар нь бол бас нэг юм хэлэхэд за одоо яг энэ одоо бидний энэ зурж байгаа энэ цаас бол гуашны цаас гэж нэрлэдэг. За зургийн материалын бэлгүүрүүд бол хамгийн хямдхан одоо зарагддаг мөртлөө одоо өөрөө бол ийм том фактуртай ийм цаас байж байгаа. Тэгээд тэр цаасан дээр бол шууд зурх юм бол нөгөө маш амархан ноолордог та нар өөрсдөө сайн мэднэ. За тэгэхээр зэрэг бол одоо планшетэ татахтаа бол нэг кофений аяганд одоо нэг хоолны албаар нэг тарган цав 505 хийж ирдэг тийм ээ. За тийм одоо тарган цав хийгээд тэгээд дээрээс нь ус хийж тэрийг маш сайн хольж найруулсныхаа дараа цаасаа дэлгүүрээр норгоод хугацаагаа хатаацсан байна. За ингэсэн тохиолдолд бол одоо усан будгийн юуны харандааны одоо маш сайн чанарын цаас болдог. За одоо яг энэ зурж байгаа зургийг бол та нар харж байгаа бах ингээд цаас нөөрөө гоё фактуртай учраас дээрээс нь ингээд нэг харандаагаар ажиллахаар зэрэг тэр фактурууд нь өөрөө ингээд нэг аюу гоё харандааны балыг одоо маш сайн хүлээж авч байгааг бол харж байна. За багшийн хувьд бол энэ удаагийн натур дээр зурхтаа эхлээд харьж байгаа авахтаа аашвэ хандаагаар зураад дараагаар нь бол яг одоо натура одоо үндсэн одоо тийм зураасны хэллэг одоо яг энэ техник ажиллагаануудыг хийхдээ бол 15% гэсэн ийм харандаагаар бол зурж байна. За тэгэхээр зэрэг энэ одоо анх одоо натур зурж хүн зурж үзэж байгаа хүмүүсийн хувьд бол түгээмэл гаргадаг бас нэг том алдаа нь бол үс ерөөсөө зурж чаддаггүй. Нийтд нь ингээ хараар будаад идэг. За тэгэхээр зэрэг ус бол өөрөө нэгдүгээр хүний толгой дээр одоо байж байгаа учраас одоо хүний толгойнхоо хэлбэрийг бол дагаж явна. За хоёрдугаарт нь бол ус өөрөө тийм гялгар одоо материал учраас нөгөө гялаанууд бол аюул их гарч ирдэг. Тэгээд нөгөө үснийхээ засалтаа шалтгаалаад бол одоо янз бүрийн тийм туг хэлбэрийг харагддаг байгаа. За тэгэхээр ингээд ерөнхий үснийхээ эсвүүдийг гаргасныхаа дараагаар бол за одоо энэ дээр бол энэ шүрүүпний одоо толгоогоор ингээд нөгөө бөөрөнхий одоо тийм шүрүүптэй атверк ордог талаар нь ингээд үсний нөгөө ширхгийн дагуулж одоо цаасан дээрээ бол ийм одоо хонхорхоо ичтэрхүүдийг бол гаргаж өгөх хэрэгтэй. За энэ яагаад ингэдгийг гэхээр зэрэг хүний ус бол өөрөө их тийм гялгар материал учраас одоо тийм цагаан контурнууд байж ижил ус одоо оновчтой одоо яг ус шиг харагддаг. За тэгэхээр зэрэг бол одоо үсний засалт одоо тийм янз бүрийн болж байгаа ямар юм тэргээр нэг үсээ бол ихэд шүрүүптэй ингэж дарж хадагаараа зүйлээс юм шүрүүптэй шүрүүптэй хийж байгаа. За ерөнхийдөө бол зураас гэдэг нь цагаан дээр харж байгаас бас бараа цагаан зураас
За тэгээд энэ фактуртай заасан дээрээ одоо өснийхээ ширхгийг одоо ингэж гаргасныхаа дараа дээрээс нь одоо ингээд өснийхээ туг одоо хаана гэхлээр гэрэлтэй байна, хаана одоо төлөвлөлтөө гараа одоо сүүлд дотор орсон байна гэдгийг мэдээ сүүлд гэж хараад за ингээд бодолт хийж өгч байна. За тэгэхээр зэрэг ингээд бодолт хийхэд бол цааш маань ингээд гарцгаар байгаа учраас агаарт шийдэж байгаа юм шүү дээ. За дээрээс нь одоо цагаанаар одоо шүрүүтэй хамгаалсан цагаан өсний ширхгүй болоод ингээд гараад ирсэн. За тэгэхээр зэрэг нэг нь одоо сонгуульд нэг багш хичээл заалт гэдэг амгийн мэдээ эзэмшээсээ гадна энэ ямар нэгэн байдлаар зөвхөн багшийн зааж байгаа зүйл маш учиртай. Өөрөөр хэлэх юм бол одоо оюутан суралцагч бол одоо өөрөө судлаач тэгээд тухайн дээр одоо эрдэм мэдлэгийг бол багшуудаа зөвхөн одоо ерөнхийдөө нэг иймэрхүү юм байдгиймаа гэдгийг одоо зааж өгөхөөс шир бүх юмыг бүгдээр ингээд одоо ингээд нэг бүрчлэн зааж өгөх боломжгүй. За тэгэхээр зэрэг одоо орчин үед бол интернет сошиал орчин нөхцөлөөр холбогдуулаад одоо Википедиа, YouTube, Facebook гэдэг ингээд маш олон хүмүүсээс технологийн мэдлэгүүдийг бас давхар сурч авах боломжтой байдаг. За тэгэхээр зэрэг одоо энэ сүүлийн хичээлээр мэдээ ганцхан батлан хүн зурсан. Маш олон хичээлийн даалгавар янз зүйлийг одоо сурч явах хэрэгтэй учраас багшийн ямар ч байсан гэсэн хэлж байгаа. Энэ баримжаа хэлхийг зааж өгөх болохоор шүү. Зааж сурах бол ямар ч боломжгүй гэдэг. За тэгээд ингээд харандаагаар зурснасаа хойш бол дараагаар нэг цаасан харандаагаар үрэлт хийсэн. За ингээд үрэлт хийхээр зэрэг саяны тэр харандаагаар байсан барцгаар ахтуурууд маань бол өөрөө ингээд зөөлрөө тэгээд нөгөө тод хар өнгүүд маань бол нийтдээ бол юм саарал тооны дотор орсон байна. За ингэснийхэн дараагаар бол одоо хатуу гаднууд буюу за одоо миний хувьд бол одоо энэ багш нь бол энэ 4B гэсэн юм батлуулаад 4А гэсэн батлуулаад одоо энэ арьсны гялгар хэсгүүдийг батлуулчих. За ингэхээр зэрэг бол одоо хүний нүүр бол илүү тослог, амьлаг тэгээд нөгөө олон тийм завсрын тоонуудыг гаргаж ирэх боломж өгдөг. За тэгээд одоо энэ дээр бол ургаа юусаа хараад за одоо бүгд урж байгаа хөшөөгөө гоё нэг натураг харж байгаа. Одоо айл хэсэг дээр нь одоо балруулах гэж одоо буцаага цайвар хэсгүүдийг хийх гэдэг. За сая үргэлж бол нэг харандааны баалуулах өөрөө хар өнгөд байхгүй саар болсон. За тэгэхээр зэрэг буцаагаад одоо тэр зураасны хэлхийн дагуу одоо айл хэсэг дээр батруулах хэрэгтэй юм гэсэн. Тэр хэсгүүдээр буцаага зураасныхаа хэлхийг тодорхойлж өгч байна. За тэгэхээр зэрэг энэ одоо харандаагаар энэ зураасны хэллийг хийхдээ бол харандаагаа бол ойрхон одоо маш сайн үзүүрлэж явах хэрэгтэй байдаг. За зарим нэг одоо тохиолдол хүн өөрөө анзаарахгүйгээр одоо өөртөө одоо төв бодох гэх юм одоо тиймэрхүү асуудлууд бол бас мэдсээр гардаг. Тэр нь юу хэлж байгаа юм гэхээр зэрэг жишээлх юм бол одоо харандаа чинь нөгөө зураг зурж явах явцад ингээд байнга мохж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө тэрийг анзаарахгүй тэгээд нөгөө мүлгэр одоо үзүүстэй харандаагаар одоо юм нарийн зүйлүүдийг зурах гэх тэр нь одоо өөрөө оновчгүй одоо тийм онцгүй болох ч гэх юм уу. Иймэрхүү юмнууд бол бас нэлээд одоо гарч ирдэг гэдгийг бол бас ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо ингээд нийтд нь бол бодохгүй зөвхөн одоо энэ дараагийн шатны дээр бол зураасныхаа хэллэг дээр одоо илүү одоо зураасаар гэж нэг биомон илэрхийлэх тухайн одоо хүмүүсийн цус зэрэг
илүү одоо тодорхой адилхан болох гэсэн энэ эсгүүд дээр бол маш нэрийн гоё одоо тийм зүйлсээ харуулаад зураасны хэлбэр одоо ингэж ажиллах бол хэрэгтэй юм аа. За тэгээд ер нь бол одоо зураг сурахын тулд одоо дахин одоо бүх зүйлийг одоо ямар нэгэн одоо тийм багшаар заалгаж одоо сурна гэж юм жаах гэж болсон байхгүй. За багшууд бол одоо тодорхой хэмжээний одоо тэр тухайн зүйлийг одоо судлахад одоо шаардлагатай одоо тийм ахын шатны одоо тийм зүйлүүдийг өгнө. За тэгээд бусад одоо нэг зүйлүүд бол одоо суралцагч өөрөө одоо тэр мэдээллийн янз бүрийн их сурвалжуудаас одоо судалж өөртөө олж авсан хэрэгтэй. За дараагаар нь бол одоо энэ гэрэл сүүдрүүд бол манай галбийн амтны хичээл дээр үзсэн хүний нүүрний одоо тэр хамрын самсаа хацарны дүүгээр одоо ирүүний хохорхоо жарж идэх тэр галбийнхаа одоо амтны одоо хичээл дээр заалгасан тэр талстуудаараа одоо гэрэл сүүдрүүд нь бол ялгас гарч ирдэг. За тийм учраас бол одоо хар зургатаа бол аль болохоор одоо тэр талстуудыг бол илүү тодорхой болгож тэр талстаар нь гэрэл сүүдрийнхаа хуваалтуудыг зөв хийж ингэж зурх юм бол миний одоо тэр антом одоо тэр турх царай бүх юмнууд бол илүү ойлгомжтой болдог байна. Тэгээд ер нь бол зураг сурахын тулд бол нэг удаа заалгаад тэгээд дахиад нэг удаа одоо зураад сурна гэдэг ойлголт бол байхгүй. За ялангуяа одоо анх удаага зурж байгаа тохиолдолд бол одоо алдаа оноо одоо тухайнхийнхаа төрх царайтай адилхан биш болох ч юм уу. За тиймэрхүү зүйлүүд бол зөндөө гарна. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо нэгэнтэй л одоо та өөрөө энэ зураач гэсэн мэргэжлийг сонгож авсан учраас өөрөө бол өөхгүй олон давтан одоо хийж тийм ээ янз янзаар одоо туршилт хийж үзэж за болохгүй байх юм бол одоо багшраасаа за найз нөхдөсөө асуух за мэдээллийн бусад их сурвалжуудаас бас үзэл судлах мэтлэнгээр нэлээд тийм одоо бүтээлчээр асуудалд бол хандах хэрэгтэй. За ялангуяа одоо энэ хүн зурж явах тохиолдолд бол заримдаа одоо эхлээ сурж байгаа улсууд одоо шилжүүлэлт зөөлөн зураасуудыг хийж мэдэхгүйгээсээ болоод ингээд нэг юм хавтгай юм хайчлаа тавьж юм шиг зурчдаг. За одоо багшийнхаа энэ зурж байгааг анзаарж байгаа бол ингээд зарим газар нь тод, зарим газар нь бүдэг, зарим газар нь их нарийн хатуу зураас хийж байгаа бол зарим газар нь бол одоо зүгээр харандаага хөвтүүлж ирж байгаа зөөлөн зураас хийх. Тэгээд одоо тэр нэг харандааныхаа даралтаар одоо ингээд дамжуулж нэг одоо энэ янз бүрийн зураасны хийх тийм ээ. Тэгээд хэдий ч нэл чи их олон одоо тоон олон янзын одоо тийм зуралт бичлэг тийм сонирхолтой одоо тийм зүйлүүдийг гаргаж ирж одоо шилжүүл ингэж төсөлснээрээ бол зураг маань бол өөрөө одоо тийм аим орч тийм ээ. Одоо харандаагаар бол бид нар одоо ингэж сонгодог хөгжим шиг ингэж гоё одоо тийм хөгжим тоглож болохыг бол харж байна. За энийг бол тэгээд ер нь бол ямар ч мэрэгжил байсан гэсэн адилхан ямар ч одоо хүний одоо хийж чадах, урьд чадвар шаардсан бүх зүйлүүд адилхан нэг удаагийн одоо тийм үйлдэл нэг удаагийн оролцоогоор хөдөлтэй болох бол ховор байдаг. За ихэнх тохиолдолд бол олон дахиж зурж тийм ээ. Тэгээд өөрийгөө одоо тэр зурх одоо тийм үйлстэй бол тасах хэрэгтэй. За ингээд зураад дууссныхаа дараагаар бол ийм одоо зургийн зориулттай лак байдаг. За энэ лакаар бол заавал шүршин. Яагаад гэвэл одоо нэг энэ 15% тийм зөөлөн балтай харандаа маань бол өөрөө хүний гарын аясаар ингээд арилждаг учраас лактж бэхжүүлэхгүй бол зураг маань бол хадрал боломжгүй болдог. За тэгээд одоо ингээд саяныхаа зурсан зургийг бол бүгдээрээ ингээд ойлтуулж харъя. За одоо тэр нарийн деталь хэсэг жишээлбэл одоо тэр хүмсгэн дээр нэг түрүүний шүрхбээр дарсан цагаан зураасууд хэрхэн гарч ирж хүмүүсийн амьд юм шиг харагдуулж байгаа. За тэгээд одоо тэр хацарны зураас тийм ээ ирүүний доотлын зураас за
За тэр уруулан дээр энэ уурч бас нэг тийм жоох үрчилдүү гэдэг шүү дээ. Тэгээд тэр үрчлээс өдрүүд хүртэл одоо яаж гарч ирж байна. За одоо тэгээд энэ нөгөө өсний ширхгүүд одоо хэрхэн яаж харагдаж байна. Одоо ингээд тэр нөгөө хар дээр цагаан зураасууд гараад ирэхээр ус нь бол одоо нөгөө хүмүүсийн ярьдгаар бол одоо амьд юм шиг гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Иймэрхүү байдлаар одоо ингээд үслэгдсэн байдлыг бол та нар харж байна. За тэгэхээр зэрэг энэ одоо багшийнхаа зааж өгсөн энэ технологиудыг ашиглаад тэгээд одоо дасгал бол өөрийнхөө гэр орондоо байгаа ойр дотны хүмүүс тэгээд хамгийн гол одоо тэр нөгөө хүн сурахад одоо хүнд хамгийн ойрхон одоо тийм туслагч нь бол хүн өөрөө байдаг. Өөрөөр хэлэх юм бол өөрийнхөө хөргийг одоо толин таад сурах юм бол одоо сайн дасгал болд юм аа. За өнөөдрийн хичээл үгээр төгслөө. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.